Би одоогоор Солонгосын айрамд алба хааж байгаа ба ийм оройн цагаар интернетэд юм бичих ёсгүй. Гэхдээ би одоогоор надад өгөх бүх шийтгэлийг хүлээн авахд бэлэн байна. Намайг нэг жилийн турш айц давтуулсан түүхийг ярьж өгье. Ахлах сургуулийн маань хамгийн сайн найз минь тухай түүх. Манай найз сургуультай хамгийн шилдэг нь байсан ба харин би хамгийн муу нь байсан. Гэсэн хэдий ч бид хоёр яг л ах дүү шиг сайн харилцаатай байсан. Би найзыгаа Кевин гэж дуудъя. Кевин хичээлдээ маш сайн, байнга л хичээлээ хийдэг, их идэвхтэй. Тэр үүндээ ч дуртай байсан. Гэтэл Кевин нэг өдөр нэг хичээл дээр биш, 7 хоногийн турш сургууль дээр өдөр бүр унтдаг болсон. Би ямар нэгэн зүйл Кевинд болсныг ойлгосон юм. Тэгээд түүнтэй ярилцахын тулд дэлгүүрээ сүүж рүү худалдаж авсан. Би арх тамхи авахтай өрүүл сайн байсан. Дараа нь бид дунд сургуулийнхаа нууц байранд очиж хэдэн аяга сүүж өв. Би дэлдэг янзын зүйлс ярилцаж удаан сууцгаасан. Тэгээд би болгоомжтой түүнээс асуув. Тэгэхээр Кевин чамд яг юу тохиолдоод байна вэ? Кевин над руу хүйтэн гарцаар гарч бүх дэлхий түүний мөрөн дээр байгаа юм шиг санаа алдав. Тэр хид хідэн удаа хоолойгоо засны дараа ядарсан хоолойгоор хэлв. Би тамд 7 хоног амьдарч байна. Би хичээлдээ анхаарлаа хандуулж чадахгүй. Шүүн ч унтаж чадахгүй байна. Хэрвээ чи үүнийг сонсхийг хүсэж байгаа бол намайг худалж гэж бүү бодоорой. Энэ түүх миний сурдаг сургалтын төвд болсон. Би олон цагаар хичээл хийснээсээ болоод ядарч түр завсарлага авч эргэн тойрхноо харахаар шийдэв. Цаг шөнийн 1 цаг 34 минут болж байв. Тэнд 2 охиноос өөр хэн ч байсангүй. Тэд явхад бэлэн болсон бололтой байв. Би санаа алдаад нүдээ нухахад хаалга онгойж багш орж ирэв. Багш, шөнийн 1 цаг өнгөрч байна. Та нар бүгд ядарсан бололтой. Тиймээс одоо амархыг хүсэж байгаа хүмүүс явж болно. Харин үлдсэн 10 минутын завсарлага авч болно. Би гэртээ харих бодолгүй байсан тул угаалгын өрөө орж дараа нь хичээлээ үргэлжлүүлэх хий гэж бодов. Өрөөнд харанхуй байсан ба би түлхүүрийн нүхийг харж чадсан тул хаалгыг онгойлгож гарвал коридорт илүү харанхуй байв. Шатны дээгүүр байрлуулсан жижиг цонхоор тусах бүдэг сарны гэрэл. Цахилгаан шатны улаан 3 тонн харанхуйг бага зэрэг гэрэлдүүлж байв. Би бараг юу ч харж чадахгүй байсан ч угаалгын өрөөгөө олж чадсан. Би нойлын өрөөнд орж гэлц бие засаад гарыг гэж бодсон ч нам гүн байдал, нойрмог байдал минь маш их тайвшрал авчирч байв. Би нүдээ ханаад хэдэн минут бясалгахаар шийдлээ. Би барилгын коридороор цуурайдсан өндөр өсгийтний бүдэг чимээгээр сэрлээ. Би хэр удаан унтсан юм бэ? Би цаг харахын тулд гар утсаа сандар шалгав. Шөнийн 2 цаг 22 минут. Би амандаа хараал хилээд явхаар бэлдэж эхлэхэд өндөр өсгийтний чимээ угаалгын өрөөний коридор руу чиглэхийг сонсов. Би хөлийн чимээ алга болохыг чимээгүйхэн хүлээв. Энэ бол эрэгтэйчүүдийн бие засах өрөө байсан юм. Тэгээд гинэд аимшигтай бодол толгойд минь орж ирэв. Би охтуудын бие засах өрөөнд байгаа юм болов уу? Алхаа улам хорцох тусам миний бодол шууд зогсов. Энэ бол яалтчгүй эрэгтэйчүүдийн угаалгын өрөө гэдгийг би баттай мэдэж байв. Өндөр өсгийтийн чимээ угаалгын өрөөнд орж ирэхэд зүрхний минь цохилт газуу мэд цохилохыг мэдрэв. Би аимшигтай мэдрэмжээсээ салж чадсангүй. Харанхуй, нам гүн, өндөр өсгийтийн цочирдмар чимээ. Хөлийн чимээ хэсэг зогсов. Дуу чимээ нь өөрчлөгдөж бүдэг бадаг биш. Харин тод болсон байв. Гэхдээ энэ чимээг ойлгоход надад хэсэг хугацаа шаардагдав. Тэр тойрог хэлбэрээр алхаж байна. Хинч байсан тэр угаалгын өрөөний эргэн тойронд тойрог хэлбэрээр алхаж байв. Хизээж зогсохгүй, хизээж хурдаа өөрчлөхгүй. Чимээгүй байдал иргэн ирж намайг айлгав.
Гэхдээ инээдтэй нь хичнээн айсан ч хамаагүй сониуч цан үргэлж ялдаг юм шиг санагддаг. Юу намайг ингэж их түгшээж байгааг би гайхаж эхлэв. Ганцхан удаа харчихвал яах вэ? Мэдээж би хаалгыг онгойлгохгүй байсан ч харж болохоор байв. Би нойлын өрөөний хаалганы доод завсраар харах гэж толгоогоо бүхийлгэв. Яг миний урд талд хин нэгэн хутгаар бараг л шүргэх шахам хөдөлгөөн хийв. Би байрандаа буцаж очив. Миний тарих зүрх биеийн бүх хэсэг цусаар дүрж байв. Би нүдэн ханаад анх удаа хизээж итгэдэггүй бурханд залбирав. Тэнд зөвхөн харанхуй л байсан. Нэг мэтгэд би унтчихсан байв. Би угаалгын өрөөнөөс гарч буй чимээ шууганаар сэрэв. Өглөө болсон тул би аюулгүй гэдгээ мэдрэв. 3 цагта хоорондоо ярилцаж намайг гарахыг хүлээж байгаа мэт намайг гарч ирэнгүүт инээлдэж эхлэв. Тэд надад угаалгын өрөөнд унтах ёсгүй. Гэртээ харих ёстой байсан юм гэж инээлдэж байсан ч тэд надаас ямар нэгэн зүйлийг нуугаад байгаа юм шиг санагдсан. Ахмад цагтаа гинэт энэ юу вэ гэж асуув. Би юу нууж байгааг нь харах гэж оролдов. Гарцын гадна талд 2 залуу цагтаа байрлахаас хин нэгийг гаргаж байв. Энэ нь нүрээ халахсан урт үстэй, ноорхоо хувцас өмссөн, толгоогоо нэг тийш нь хазайлгсан эмэгтэй байв. Би гайхсан байдалтай тэдний царай руу хартал инээмсэглэн байдал нь өөрчлөгдөж байв. Тэдний нэгэн санаа алдаад надад хэлв. Хүн минь, чи надтай хамт цагдаагийн газар руу явах хэрэгтэй боллоо. Ингээд л би анх удаа цагдаагийн газарт орж үзсэн юм. Цагдаагийн газар хүйтэн санагдаж байв. Би хичнээн буруугүй байсан ч тэд намайг шоронд хийх юм шиг санагдаж байсан. Бүгд компьютер дээр ямар нэг юм бичин утсаар ярьж их л завгүй харагдаж байв. Намайг тэнд авчирсан цагдаа хүртэл ширээнийхээ өмнө сууж буй айсан хүүг тоолгүй юм бичиж сув. Хэрв эцэг их маань намайг шүнжин хичээл хийгээгүй унтчихсан. Цагдаагийн газарт гацныг мэдвэл юу гэж хэлэх бол гэж би айж байлаа. Миний нүд ийш тийш эргэлдэж төмрөөр хашигдсан шоронгийн өрөөнд ирэв. Киноноос л мэддэг шигээ согтуу эсвэл зодон гэсэн хүмүүсийг хордог шоронгийн өрөөнд оров. Дотор нь нэг эмэгтэй байв. Нүүрнийхээ ихэнх хэсгийг үсээр бүрхсэн. Нүд нь том нээгцэн тул нүдэн дэлбэрэх гэж байгаа юм шиг харагдаж байв. Түүний царай аимшигтэй инээмсэглэл тодруулав. Нүүрнийх нь тал хэсэг нь хин нэгэн илүү их баяр баясгалантай болохын тулд амийг нь зүссэн мэт харагдаж байв. Тэр толгоогоо хэмнэлтэй боловч эмх замраагүй байдлаар удаанаар хазаалгаж байгааг би анзаарав. Миний сэтгэл их төгсөж байв. Тэр мөчөд би ширээн дээрээс хуурамч ханиалгах чимээ сонсож эмэгтэйгээс нүдээ салгав. Цагдаа над руу нухацтай царайлан харж намайг энд байх ёстой юу үгүй юу гэж эргэлзэж байгаа мэт байв. Эцэст нь би хэсэг хугацааны дараа тэр надтай болгоомжтой хоолоогоор ярьж эхлэв. Зарим зүйлийг чи мэдэх ёсгүй. Энэ бол тэдний нэг байх. Хэрв чи зүгээр л гэртээ хараад бүх зүйлийг мартвал чамд бол надад хамаагүй ямар байх болно. Чи мэдхийг хүсэж байна уу? Надаас ямар зориг гарсныг би мэдэхгүй ч шийдэмгий хоолоогоор тийм гэж хариулав. Намайг ийм замраагүй байдалд юу хүргэснийг мэдхийг хүссэн юм. Цагдаа миний хариултыг хүлээж байсан юм шиг надад зөөврийн компьютер өгөв. Би ширээнийхээ нөгөө талд тавив. Тэнд хяналтын камерын бичлэг харагдаж байв. Хачирхалтай нь энэ угаалгын өрөөний үүдний урт талын коридорын бичлэг байв. Тэр тоглоулах товчлуурыг дарж хурдыг 16 дахин нэмэгдүүлээд надтай хамт ажиглав. Эхлэх нь оройн 10 цагийн орчим байв. Ахлах сургуулийн хөвгүүд коридороор гүйж гараа угааж байхыг харах нь хачин байв. Би үүсэх ёсгүй зүйлээ харж байгаа юм шиг санагдаж байсан ч бурханд талархаж байна. Би
засах газар харагдахгүй байв. Бичлэг дээрх цаг өнгөрөхийг би үргэлжлүүлэн ажиглав. Цагдаа ширээн дээрээ буцаж очиод компьютероо дахин тогшов. Бичлэг шүн дунд болоход бүх гэрэл унтарсан ч шүний хараанд сайн харагдаж байв. Цаг хугацаа өнгөрөх тусам би жаахан уйдаж эхлэв. Гэхдээ эцэст нь ямар галзуун над руу хутга ойртосныг мэдэх болно. Шөнийн 1 цаг хагасын үед би угаалгын өрөө рүү алхаж байгаа дүр төрхийг харсан. Би харанхуй коридороор алхаж байгаа нь тэнэг харагдаж байсан. Би өөрийгөө угаалгын өрөө рүү орохыг харсан ба хаалга ард минь хаагдсан. Би хүлээсээр л байлаа. Гэвч юу ч болсонгүй. Би гайхан цагийг шалгав. 2 цаг 30 минут өнгөрч байв. Бичлэг дээр юу ч харагдахгүй байв. Би тайвширч байгаагаа мэдэрсэн. Би зүгээр л төсөөлсөн бололтой. Кофений хэмжээ болон нойргол миний дархийг цочирдуулсан гэж бодов. Бичлэг 3 цаг болоход би хэн нэгэн өрөөнд орж ирж байгааг харсан. Энэ бол эмэгтэй хүн байсан. Урт усан найган шалыг угаалгын өрөө рүү шүүрдэж буй мэт хөл нүцгэн алхаж байв. Ирээд дугуй тойрон хэлбрээр алхаж угаалгын өрөөнд орохыг би хартал миний нойлын өрөө рүү толгоогоо хажуу тийш нь бүхийлгэв. Гэнэт тэр угаалгын өрөөнөөс гүйж гарч хаанаас ч юм сандал барьсаар буцаж ирээд миний нойлын өрөөний өмнө тавиад түүн дээр үсрэн гарч толгоохоо нойл руу шагав. Би ямар нэгэн зүн сон мэдрэмж намайг живүүлэхийг мэдэрлээ. Хин нэгэн төлөвлөсөн юм шиг би толгоогоо камер руу аажим эргүүлв. Цагдаа хаа, би үүнийг өөр газараас харж болох уу? Миний бүдгхэн гуйлтыг сонсоод цагдаа толгоогоо камер руу нэг удаа эргүүлээд толгой дахив. Байцаалтын өрөө рүү явцгаая гэж тэр хэлв. Байцаалтын өрөө илүү аимшигтай байх ёстой байсан ч би эмэгтэй ширцэн хартнаас холдохтой баяртай байсан. Миний бие тэмж сайн харагдахгүй байгаа хараад цагдаа намайг зоригжуулан нуруу руу алгадав. Тэр бичлэгийг зогсоогоод явж болно гэж хэлсэн ч би чааш үргэлжлүүлэхээр шийдэв. Секунд, минут цаг өнгөрөх тусам цус минь улам хурж байгааг мэдэрлээ. Эмэгтэй булчингаач хөдлөсөнгүй, хөдөлгөөнгүй зогсож миний өрөө рүү шагааж байдлыг уламд ордуулав. Удалгүй шүн өнгөрч угаалгын өрөөнд нарны гэрэлд осов. Гэвч эмэгтэй үргэлжлүүлэн ажигласаар л байв. Хэдэн цагийн дараа хин нэгэн эмэгтэйг харан цагдаа дуудав. Цагдаа нар эмэгтэйг чирч гаргахад сүүлийн мөчөд хаалга онгойж тоосох шиг тэнэг харагдаж байсан нойрмог бие гарч ирэв. Хэрэв би цагдаа нар ирэхээс 1 цагч биш 1 минутын өмнө сэрсэн бол би юу харах байснаа мэдэхгүй байв. Эвэн ин ярахад царай нь цонхиж миний царайч бас цонхисан байв. Түүний түүхэнд хэр гүн авцсан авахаарч хөлс тусалж байгааг мэдэрсэн. Цаасан аяга хайж сүүжүүгээ шилээр нь уусны дараа би түүнээс өршлүүлэхийг хүсв. Эвэн өршлүүлэн тэр өдрийн үлдсэн хэсэг сарнсан мэт байлаа. Би тэндээс яаран гарч орондоо хөвтөж байснаа санаж байна. Гэсэн хэдий ч эмэгтэй хэрэгсэн харц инээмсэглийг бодоод унтаж чадсангүй. Бүх зүйл эмэг замраагүй болсон. Би хичээлээ хийж чадахгүй, бүр зөвч хооллож чадахгүй байсан. Надад хариулт хэрэгтэй байсан. Миний аимшигтай царайг хараад бичлэгийг үзүүлсэн цагдаа над руу өнөгтэй инээмсэглэв. Би түүнд бүх зүйлийг мэдхийг хүсэж байгаагаа хэлсэн бөгөөд тэр надад энэ түүхийг ярьсан. 10 жилийн өмнө математикийн сургалтын төвд одооныхоос өөр нэртэй байсан. Олон оюутантай, алдартай сургалтын төв байсан ба одоогийн шиг 1 давхар биш, бүх 4 давхрыг ашигладаг байв. Нэгэн шөнө ахлах сургуулийн 4 хүүгэн нэг охиныг 3 дахь давхрын угаалгын өрөөнд оруулав. Тэд түүнийг хүчирхийлж, түүний эго амьдрах хүслийг үгүй хийсэн. Тэр охин 7 хоногийн дараа амиа хорлсон. Оюутнуудын ээжүүд үүнд дургуутсаж сургалтын төвийг
хаахыг, хөвгүүдийг байравчилж захирлыг нь ажлаас халахыг шаардсан. Гэсэн хэдий ч захирал нь баян хүн байсан учраас уг буруутгалыг үүсгэсэн. Тэрээр сургалтын төвийн нэрийг өөрчилж эцэг эхчүүдэд ийм зүйл ахин давтагдахгүй гэж амласан. Түүний танилцуулсан шийдэл нь угаалгын өрөөний ойролцоо хяналтын камер байрлуулах явдал байв. Ирэх баригчтай тохиролцсны дараа түүнд хяналтын камер байрлуулах зөвшөөрөл олгосон боловч зөвхөн нотлох баримт болгон ашиглах тохиолдолд үзэж болно гэв. Эцэг эхчүүд дургуутсан боловч их сургуулийн оюутан болох уу? Эсвэл ичгүүртэй байдалд орох уу гэдгийг шийддэг эцсийн шалгалт ойртож байв. Эцэг эхчүүд удалгүй энэ явдлыг мартаж олон жилийн дараа үүнийг санах хүн үлдээгүй. Гэхдээ охины ээж мартаагүй. Охины ээж галзуурсан байв. Солонгосын хуулиар насанд хүрээгүй хүмүүсийг насанд хүртэл нь хуулиар хамгаалдаг тул хөвгүүдийг шударгаар шийдгээгүй байв. Хөвгүүд сургуультаа сурч өөрөө өөрсдийн амьдралаар амьдарч байв. Ээж нь уй гашуутаа бүрэн автсан. Тэрээр гудамжинд амьдарч танигдахын аргагүй болж удалгүй тэр нутгийн мангас гэгдэг болсон. Гэвч 10 жилийн дараа зуны шөнө тэр хутга байран сургалтын төвд дахин орсон. Тэр хөвгүүдийн угаалгын өрөөнд орж замд нь таарсан ямар ч үг алхад бэлэн болсон байв. Би чимээгүйхэн сонсоод тэндээс гарлаа. Эндээ хар туглаг уйсан юм шиг санагдав. Энэ бол миний сонссон хамгийн гонигтай түүх байв. Уур хилэн дүрлцэв. Би тэр эмэгтэй бас охиныг нь маш их өрөвдөж байв. Ийм муухай зүйл хийсэн хөвгүүдийг одоо магадгүй ирчүүдийг үзен ядаж байсан. Гэвч би одоо харанхуй шөнөөр гэрийнхээ ойролцоо алхаж байхдаа арьс минь харзаахыг дахин мэдэрдэг. Миний толгойд 3 бодол орж ирэхэд даарч эхэлдэг. Ээж нь хөл нүцгэн байсан. Цаг таарахгүй байна. Охин төрүүлж ирсэн.